Европ өрсөлдөх чадварг болцсон худлаа. Шинэ цахилгаан станц барих нь эдгээр 10 жилийн дотор амжихгүй. Тэнд ажиллаж байгаа улс төрчнөр, тэнд нөгөө шийдвэр гаргадаг хүмүүс бүгдээрээ намын цүнх баригч, бүхс долоогч, гутлын уулны амтанд ингээд донтсон дурак байхгүй. Юм барьж чадахгүй. Герман Берлин амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө олонтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50% хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Идрээ чи ерөнхий сайд болчооч, идрээ чи их хурл үгүй ээ. Үгүй. Өөрөө энэ ажлыг хийх. Гэхдээ ер нь бол ерөнхий сайд юу их ёстой юм бэ? Улсын ерөнхийлөгч юу ёстой юм бэ? Ер нь айгүй ойлгомжтой. Ямар ажил хийх ёстой юм бэ гэх юм бол одоо Фридрих Мерцээс хэдүүлээс сонсгоо. Яагаад вэ гэх юм бол Фридрих Мерц одоо л ажилдаа орох гээд ах шиг байна. Яриг энэ хэдүүлээ сонсъё. Ich mache mir allergrößte Sorgen um die Arbeitsplätze in ganz Europa. Би бол Европ даяар байгаа ажлын байруудад амар санаа зовж байна. In der Industrie, und das betrifft so ein Land wie die Bundesrepublik Deutschland in ganz besonderem аж үйлдвэрлэлийн секторт хамгийн гол нь нэмээд мэдээж манай Герман улсын ажлын байр Maße. Der Appell kommt an. Ein Sondergipfel im Februar soll sich ausschließlich mit der Frage der Wettbewerbsfähigkeit beschäftigen. За, Фридрих Мерцийн яриа хүмүүс найрсаг позитив хүлээж авсан гинэ. Тэгээд эх жилийн 2 сард Европ даяар юу яригдах байгаа юм бэ гэх юм бол одоо Европын холбооны төв офс дээр Европын эдийн засгийн өрсөлдөх чадварыг ярих гэж шиг байна. Ягаад яг одоо? Ягаад 4 жилийн өмнө биш? Ягаад 8 жилийн өмнө биш? Би яг сайн мэдэхгүй байна. За. Тэг ягаад өрсөлдөх чадахгүй юм бэ гэх юм бол би одоо Фридрих Мерцийн ажлыг хийх ёстой юм яриад өгчээ заяа. За, энэ юу юм бэ гэх юм бол Герман улсын цахилгааны төлөв өртөг. Одоо хамгийн дээр байгаа. Тэ? Герман амар үнэтэй. За, 1 киловатт заяа. Хэдэн цент юм бэ гэх юм бол ойролцоогоор 20 цент юм байна. За, 20 центиг тэ хэдүүлээ евроор хөргүүлчих л та. Еврогийн хаш тэ 1 киловатт цахилгаан 800 төгрөгийн үнэтэй. Тэгээ хэдүүлээ харцгаая л та. Ер нь бол 1 евро ямар үнэтэй байна. За би хаашийн буруу ботсон байна. Тэ 4200 юм байна шүү. За 20 цент 4200-аар бам 840 төгрөг юм байна заяа. Монголоос хэд дахин үнэтэй. За, Францын ямар үнэтэй юм бэ гэх юм бол ойролцоо 11 цент, Америкийн ямар үнэтэй юм бэ гэх юм бол 7-8 хавцаа. За, ягаад Германых юм үнэтэй юм бэ? Европ даяар ерөөд ингээ харах юм бол мегаваттаар заяа. Одоо мегаватт юу юм бэ гэх юм бол 1000 киловатт гэсэн үг. 160-аас 180 евро. Америкийн 60-аас 70 евро. Хятадын 50-аас 60 евро. За тэгээд 100 Европ одоо Польш, Чех улс гэх мэт чинь 100-аас тэгээ 90 еврогийн хавцаа байгаа. За тэгээ үйлдвэр ажилуулдаг юм бол гангийн үйлдвэр баг дан юу ашигладаг юм бэ гэх юм бол цахилгаан ашигладаг байхгүй юу? Хөнгөн цагааны үйлдвэр, зэсийн үйлдвэр, машины үйлдвэрлэл гэх мэт чинь. За машин дотор ерөөхдөө хамгийн том түүхий нь юу юм бэ гэх юм бол тэр мотор. Тэгээ машиныхан их бий. Тэгээ Европчууд өчтөр Фридрих Мерц бас тэр чуулган дээр байсан Кая Калас Ursula von der Leyen амжилттай юу хийж чадсан бэ гэх юм бол Орос холбоо дээр 19 дахь багц санкц тавьсан. За энэгээр дамжуулаад юу санкцлж байгаа юм бэ гэх юм бол Оросын Lukoil тэ тэгээд бас Роснефтийг санкц тавьж байгаа. Америкчууд бас зэрэгцээд яг адилхан. Тэгсэн чинь Герман улс юу гэж байгаа юм? Германчууд Фридрих Мерц Европчууд тэр чигтээ юу гуйсан бэ гэх юм бол Оросууд дээр илүү их санкц тавьчихдаггүй гуйж байна. За тэгээд Европчууд тултлан гуйсан, Зеленский тултлан гуйсан, гуйлтын Дональд Трамп хүлээн зөвшөөрсөн. Окей гэд тэгээд юу исэн бэ гэх юм бол Роснефт дээр санкц тавилаа. Тэгсэн чинь Герман улсын нефтийн 12%, одоо нийт нефтийн 12% боловсруулдаг нефтний үйлдвэр ханах юм бэ гэх юм бол Роснефт их. За тэгээ Германчууд тэ Америкчуудыг гуйсаар агаад одоо ямар үр дүнд хүрч байгаа юм бэ гэх юм бол Герман улсын
12%-ийг бензин, газ гэх мэтчлэн боловсруулдаг үйлдвэр дээр санкц тавьсан. За баяр хүргэе. За нэмээд юу болж байна гэх юм бол энэ Deutsche Welle гэсэн хэвлэл мэдээллийнхэн судалгаа хийсэн заяа. Германд байгаа цахилгаан эрчим хүчний өртөг дэндүү үнэтэй байгаа юм биш үү гэж судалгаа явуулсан. За тэгээд хаанаас асуусан бэ гэх юм бол Sachsen тэр хаваар Lößnitz хотод нэг гангийн үйлдвэр байгаа заяа. За тэгэд юу хийдэг юм бэ гэх юм бол Audi корпорац, BMW, Porsche автомашины тэр ган тэгээд төмрийн ингээ үйлдвэрлэдэг. Окей 85 ажилтнтай. Тэгээ энэ компани яаж байгаа юм бэ гэх юм бол амар зовж байгаа. Энэ компани бас хөөрхөн 176 жил болсон компани. Социализмыг давсан, дэлхийн 20 дугаар дайныг давсан гэх мэт маш олон юмнууд давсан. Гэхдээ өнөөдрийн энэ Европын холбоо буюу Friedrich Merz буюу өмнө Olaf Scholz тэрний өмнө Angela Merkel-ыг бүр давж чадахгүй юм байна. За өөр хотод Lößnitz хотод бас 850 ажилтнтай Feralpi гэсэн компани байдаг юм байна. За тэр компани юу хийдэг юм бэ гэх юм бол 6000 ажилтнтай. Тэд нар одоо юу хийх боломжгүй болсон бэ гэх юм бол өдрийн цагаар гангийн үйлдвэрлэл явуулахаа болцсон. Яг гэх юм бол цахилгаан эрчим хүчний өртөг дэндүү үнэтэй. Тийм учраас хүүрхий тэр ажилтнууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол шүний цагаар ажиллаж байгаа. Тэгээ хагасаа бүтэн санд ажиллаж байгаа. Тэгэхгүй бол цахилгааны өртөг дэндүү үнэтэй. Тэгэх юм бол ерөөхдөө энэ компани яах гээд байна гэх юм бол татан буугдах гээд байна. Эсвэл өрсөлдөх чадваргүй Польшоос, Украинаас Хэдтаас гангийн өртөг тээврийг нэмсэн ч Герман компаниуд одоо барахгүй байгаа. Гүүр барих, төмөр зам, машин гих мэт шин ерөөхдөө мярж байгаа. За тэр энэ хот тосхнууд ерөөхдөө ойлцооныг 150 мянган иргэдтэй. Тэгээд нэмээд энэ хэвлэл мэдээллийн 300 компаниас ер нь бол судалгаа авсан чинь тэр судалгаа өгсөн. Одоо энэ бол дандаа хүнд аж үйлдвэрлэл явуулдаг компаниуд шүү заяа. Тэр 300 компаниас 45 нь ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэх юм бол эх жилдээ үйлдвэрлэлийнхаа хэмжээ объёмо бууруулах гэж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол цахилгааны өртөг дэндүү үнэтэй байгаа болохоор. Яагаад гэх юм бол газ цахилгаан станц хаагдсан, цүмийн атомын цахилгаан станц хаагдсан. Одоо ерөөхдөө энийг барахаа болж байгаа. Нэмээд fossil free steel гэсэн одоо энэ шинэ үйлдвэр ашиглалтанд орсон. Заяа. Окей. Тэгээ энэ үйлдвэр бас юу хийж чадахгүй байхаа болж байгаа юм бэ гэх юм бол ган үйлдвэрлэхэ болцсон байгаа. Эдгээр Европчууд юу хийсэн бэ гэх юм бол ган үйлдвэрлэхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол монголчууд экспортлдог кокшсон үс хэрэгтэй. За гэхдээ Европчуудын гоц ухаантай сэргэлэн саруул ирүүл ухаантай алсын хараатай улс төрчнөр юу гэж хэлсэн бэ гэх юм бол кокш чинь нөөс ашиглах юм бол дэлхийн дулаар бла 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 бла. За тэгээ юу хийсэн бэ гэх юм бол цахилгаан эрчим хүчээр ажилдаг гангийн үйлдвэр барьсан. Окей. За кокс харьцангуй хямдхан дэд бүтсэн тэр чигт байгаа. Хэдэн тэрбум долларын, хэдэн тэрбум еврогийн хөрөнгө олт ерөөсөө их хэрэггүй. За тэгээ германчууд тэнэгцээр агаад за гэсээр агаад энэ эрчим хүч цахилгаанаараа гангийн үйлдвэрлэл явуулдаг үйлдвэр барьсан байна. Одоо яатсан бэ гэх юм бол цахилгааны өртөг дэндүү үнэтэй болсон. За тэгэл ерөөхдөө тусламж хэрэгтэй байна. Сэргийх эрчим хүч нар салхи гих мэд хангалтгүй тогтвортой байж чадахгүй. Тэгээ ерөөхдөө энэ томоохон цоошин үйлдвэр хэдэн тэрбум еврогоор боссон юм бас тэгээ ашигтай ажиллаж чадахгүй байна. Зах зээл дээр өршөлтөж чадахгүй байна. Тэгээ эцсийн хэрэглэгчнэр тэр автомашин үйлдвэрлэгчнэр бас тэдний өртгийг дийлэхгүй байна. За тэгээ энэ ерөөхдөө ил тод харагдаж байгаа. Герман улсын ерөөхдөө үйлдвэрлэлийн хэмжээ та харж байгаа юм бол 2015 он 0 цэг байсан бол окей. Герман улсын улаан шугам шүү заяа. Өнөөдөр хэд болцсон бэ гэх юм бол ирлүү буурсан. За 10 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээ бүтээмж 10% буурсан. За энэ бол нийт үйлдвэрлэл. Энэ баруун талд юу юм бэ гэх юм бол хүнд үйлдвэрлэл. Окей. Германы хаана эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэ ойролцоо 104 дээр эхэлж байгаа. 104% Европтой харьцуулах юм бол одоо Европоос доогуур орцсон байгаа. Хаашаа буурсан бэ гэх юм бол 83 буурсан. За тэгдүүлээ хэдэн процентээр агшсан бэ гэх юм бол харцгаая. 104-өөс эхэлсэн одоо 84 рүү буурсан.
20%-ээр хүнд үйлдвэрлэл байхгүй болсон. Тэгээ энэ тренд дүнгиж ерөөхдөө эхэлж байгаа энэ улам доош явчихна. За, нэмээд Германы хамгийн том үйлдвэрлэлийн компани нэг нь Volkswagen мөнгөнд дуусж байгаа. Ирэх онд 11 тэрбум евро дутж байгаа. Цалин 50 гэсэн байхгүй, шинэ үйлдвэр 50 гэсэн байх, барин гэсэн байхгүй, үйлдвэрээ засан гэсэн байхгүй, хүмүүсийн цалин өсгөн гэсэн байхгүй, шинэ үйлдвэр угаасаа худлаа, цахилгаан машины судалгаа гих мэт чинь бүгдээрээ байхгүй. За. Ингээ сайжиж гинүү гэх юм бол үгүй. 2020 онд заяа Македони улс одоо Грекийн дээгүүр 100% Оросоос газа татдаг байсан. Босни Херцеговина 100%, Молдова 100%, Финланд заяа Оросын хөрш Финланд одоо ингээд тултлан донгостож солиорч явж байгаа. Латвия тэгээ Балтик орн 94 93, Булгар 47%, Герман 49%, Итали 46%, Польш 40%, Франц 25%. Одоо эдгээр бүгдээрээ байхгүй болно. Тэгээ энэ дэлхийн хамгийн хямдхан газ байсан. Хинээс өөр авч байгаа юм бэ гэх юм бол энэ Америкчуудаас тултлан газ авч байгаа. Америкчуудын газ экспортлдог компаниудын борлуулалт эсвэл объем 20%-аар өссөн. Дийлэх ерөөд өсөлт нь хаашаа явж байгаа? Хаанаас үсэж байгаа юм бэ гэх юм бол Европ. За тэгээд Европ руу жилийн 100 тэрбум метр куб газ гардаг байсан. Оросоос Европ руу. Тэгээд дийлхийн германчуудад ч авдаг байсан. За одоо Оросууд ямар асуудал орсон байсан бэ гэх юм бол тэгээ 100 тэрбум метр куб газа тэр зах зээлээ алдсан. Европыг тэр чигтээ алдсан. За тэгээ одоо ямар арга байсан бэ гэх юм бол өөр орн руу экспортлно. За тэгээд юу болсон бэ гэх юм бол Сибирийн хүч 1, Сибирийн хүч 2. Тэгээ энэний тухай би өмнө ярьжсэн, гэхдээ одоо саяхан шинжилсэн мэдээлэл бас гарсан. Сибирийн нэг төслийг бас дахиад томсгож байгаа юм байна. За тэгээд Японтой ойрхон за Владивостокоос жоохон дээгүүр Сахалины газны ордоос нэмээд газ олборлохоор болсон. За тэгээ энэ бүх газ ерөөхдөө хаашаа явах гэдэг юм бэ гэх юм бол Монголоор дамжин, Сибирийн хүч 1-ээр дамжин. За тэгээд бас шинээр баригдаж байгаа дахиад нэг газын хоолоо энэ бүгдээрээ ерөөхдөө хятад руу явна. За хэдүүлээ харцгаая, тэ. Хоёр дахь санкц тавьсан ч хятадууд дээр санкц тавьсан ч ерөөсө тоохгүй ерөөхдөө Орос хятад хоёр одоо ерөөхдөө мөнхийн түнш болцсон байгаа ерөөхдөө ирэх 50, 30, 40, 60 жилийн хугацаанд энэ түншлэл бол өөрчлөгдөхгүй. За дүнгиж саяхан Оросууд хятадуудтай 30 жилийн ханган нийлүүлэлтийн гэрээ зурсан. За. Окей. Сибирийн хүчнийг өмнө бол 38 тэрбум метр куб газ экспортлдог байсан бол одоо 44 тэрбум болж байгаа. Та харж байгаа юм бол те Ямалаас дэше нэг газ нефт юу ирж байгаа, Сибирээс нэг юм ирж байгаа. За Собинско Европчено гих мэт чинь эндээс заяа те нэмж олборлоод ингээ хятад руу ингээ явж байгаа юм байна. За энэгээр нөө Сибирийн хүч 2 Монголоор дамжиж ингээ явах юм байна. За Сахалинээс одоо дахиад юм гараад ийшээ бас нэмээд газ гарч байгаа юм байна. За тэгэхээр Оросууд юу хийсэн бэ гэх юм бол нийтдээ одоо ирэх 6-7 жилийн хугацаанд хятад руу 3 супер том дэд бүтсээр хятад руу газыг экспортлох юм байна. За тэгээ төлбөр нь юугаар явах юм бэ? Доллараар явах юм уу? Swift системээр явах юм уу? Европоор явах юм уу? Euroclear-ээр явах юм уу? Гойрд худлаа. Юугаар явах юм бэ гэх юм бол Хятад Оросын банк төлбөрний системээр явна. Төлбөр юугаар явах юм бэ гэх юм бол 50% рублээр хятадууд тооцоо хийн. Окей. Тэгээ 50% хятад юанаар. Доллар хэрэгцээ алга болчихно. Окей. Тэгээ эдгээр угаасаа доллар, Америкийн засгийн газрын бонд худалдаж авахаа болцсон. Окей. Тэгээ хятадуудад ямар үнээр нийлүүлж байгаа юм бэ? Яг гэх юм бол тэр Nord Stream шиг урт биш, Дружба шиг урт зам туулахгүй. Тэгээ бүр ингэ Сибирээс Европ руу зөөж байгаа хгүй. Одоо Сибирээс шууд Монголоор дамжаад хятад руу ингэ хөргөж байгаа юм чинь туулах зам нь хамаагүй богинохон. Окей. За сонсоорой. Өмнө Европ руу $400 заяа 1000 куб нефт газыг Европ руу зардаг байсан бол хятад руу $248 л зарж байгаа. За хятад руу нийлүүлж байгаа үн, Турк руу нийлүүлж байгаа үн
Хэдийн зөрүүтэй бэ гэх юм бол 27% зөрүүтэй. Туркуудаас 27% хямдхан худалдаж авч байгаа. Европчуудаас бараг 40% хямдхан худалдаж авч байгаа. За. Тэгээ энэс юу үүсэж байгаа юм бэ? Өрсөлдөх чадвар үүсэж байгаа. Үйлдвэрлэл нь хамаагүй хямдхан болно. Ард түмэн ерөөхдөө баялаг бүтээхтэй юм үйлдвэрлэхдээ хамаагүй хямдханаар бүтээн. За энэ юу юм бэ гэх юм бол хятад улстай өгж байгаа газны үн ханш. Та харж байгаа бол 2024 онд ойролцоогоор 270 мал байсан бол одоо ингээ буусаар агаад 250 евро болж байгаа. Дээр байгаа энэ хар зураас юу бэ гэх юм бол Turk Stream-аар дамжуулаад Турктэй өгж байгаа газны үн ханш шид юм бэ гэх юм бол 350 $100 зөрүүтэй болж эхэлж байгаа. За тий 2025 оны хятад руу өгч байгаа газны үн ханшны зөрүү 38%. Тийм учраас үйлдвэрлэл 38%-аар хямдхан. Дата центрууд, химэл оюун ухаан, бүтээмж, энэ ирээдүйн бүх салбар, гангийн үйлдвэрлэл, хөнгөн цагааны үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл бүгдээрээ хятадд заяа. Доор хаяж 38%-аар хямдхан явна. Одоо эрчим хүчний үнний зүгээс. Тэгээд дэлхийн энэ хэрэгцээг харал та. Америкчуудын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ зөвхөн дата центрээс. За тэгснээр ингээд Европын дата центрийн цахилгаан эрчим хүчний ингээ хэрэгцээ тавьсан байгаа заяа. Энэ европчууд тэгээ энийг яаж үйлдвэрлэх гэж байгаа юм бол? Окей. Энэ бол амар ойлгомжтой. Европчууд энэ хиймэл ойханы зах зээл болж байгаа бүүмнээс тэр чигтээ хоцорно. Яагаад гэх юм бол энэ дуракууд юу гэж нэх юм бол тий цүмийн атомын цахилгаан станц амар аюултай. Тийм учраас тэрийг барьж болохгүй. За хамгийн хямдхан хамгийн тогтвортой. Окей. За юу үлдэж байгаа. Нүрс Герман улс юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол бас хүрэн нүрсээр дүүрсэн байгаа. Гэхдээ нүрснээс утаа гардаг юм чи болохгүй. За окей. Нүрс судлаа юм байна. Окей. За тэгвэл дараагийнхан хувилбар юу юм бэ гэх юм бол Оросууд амар хямдхан манад нефт өгөө Путин bad. Путинаас юм авч болохгүй. За окей худлаа. Тэгээ юу үлдэж байгаа. Америкаас 2 дахин үнэтэй нефт газыг худалдаж авч байгаа. Тэгээд нар салхин иймэрхүү юм худалдаж аваад. За тэгэхээр дэлхийд даяар хэн хамгийн олон тэ атомын цахилгаан станц барьж байгаа юм бэ гэх юм бол одоо хятадууд 29 тэ цүмийн атомын цахилгаан станцыг барьж байгаа. Дараа нь Энэтхэг 6, Египт 4, Орос 4, Турк 4, Бангладеш, Япон, Солонгос, Украин бүр 2-ыг барьж байна. Их Британи 2, Аргентин, Бразил, Иран, Словак. Герман улс байхгүй. Франц улс байхгүй. Аль нь ч байхгүй. Тэд нар юу барьж байгаа юм бэ гэх юм бол нарны цахилгаан станц барьж байгаа. За. Тэгээ 1999 оноос 2023 оны хооронд Америкийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл ерөнхийдөө 4000 тераватт дээр хэврээл үлдчихэж байгаа. Америкчууд бас өөрөө одоо дата центр хиймэл ойхон тэр ачаалаа дийлж чадахгүй байгаа. Тэднэрт бас эрчим хүчний хомсдол өртгөн өсөөл явж байгаа. Хятад юу гэж нэ гэх юм бол та ингэ харж байна те. 1999 онд ойролцоо 1.500 тераватт үйлдвэрлэдэг байсан бол одоо удахгүй 10,000 тераватт. Удахгүй тэгээд те 20-30 жилийн дотор эдний цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл одоо хэд нугарч байгаа юм бэ? Бараг 10 нугарах юм байна. За. Тэгээ Америкчуудыг хардаа. Тэ хизээ хамгийн сүүлд ерөөхдөө атомын цахилгаан станц нэмсэн бэ гэх юм бол 1997 онд. За, Watts Bar Unit нэг өргөдөл 16 онд хийсэн тэрнээс хойш юуч байхгүй. Vogtle Unit 3 2023 онд ашиглалтанд орсон. Энэ нэг томоохон юм. Гэхдээ Vogtle 3-ын өртөг хаана байгаа юм бэ гэх юм бол энэ дээр байна заяа. Окей. 1 ватт үйлдвэрлэлийг хэдэр худалдаж авч байгаа юм бэ гэх юм бол $15 худалдаж авч байгаа. Окей. Дэлхийн одоо хамгийн өртөг өндөртэй цүмийн буюу атомын цахилгаан станц. Хятадууд юу үйлдвэрлэж байгаа юм бэ? Хятадууд 1990 оны үеэр амар үнэтэй нэг анхны хэдэн атомын цахилгаан станц барьсан. Тэрнээс хойш юу болж байгаа юм? Тэ? 1 ватт тэ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл эхлээд ойролцоог $4 байсан бол одоо ингээ буураад явж байгаа хар та. Буурч байна. Нефтний үн ханш нь буурч байна. Газны үн ханш нь буурч нь Хятадд атомын цахилгаан станцны үйлдвэрлэл нь буурч байна. За тэгээ энэ ингээ гарчаараа за атомын цахилгаан станцны үйлдвэрлэл одоо номер 1 Америк, номер 2 Хятад болсон, номер 3 Франц, номер 4 Орос, номер 5 Солонгос.
Герман хаана вэ? Герман байхгүй. Герман бүгдгийн татан болгоцсон. Тэгээд энэ дураагийн ярьж байгаа юм те би Германы өрсөлдөх чадвар Европ өрсөлдөх чадварг болцсон. Худлаа. Тэг шин цахилгаан станц барихан эднэр 10 жилийн дотор амжихгүй. Тэнд ажиллаж байгаа улс төрчнөр тэнд нөгөө шийдвэр гаргадаг хүмүүс бүгдээрээ намын цүнх баригч, бүхс долоогч, гутлын уланд, уулны амтанд ингээ донтсон дураакууд байхгүй юу? Юм барьж чадахгүй. Та зүгээр ингээ Берлиний шин онгоцны буудлын юу судлаарай. Штутгарт хотын тэ төв төмөр замны вокзалын үртгийг ингээ судлаарай заяа. Окей. Ерөнхийдөө Европ тэр чигтээ юм бүтээхээ сурцсан. Гэхдээ юу чаддаг юм бэ гэх юм бол ард түмнээ шоронд хийх, муслимыг сая авчрах. Тэгэл ерөөхдөө ард түмнээ бол төгс зоож ийн эдийн засаг одоо ерөөхдөө нураацсан байгаа. Тэгэд ер нь бол Европ GG. Hey guys, үйл болж энэ агаарын бохирдол эхэлсэн. Тийм учраас би офис дээрээч гэртээ ийм агаарын фильтр худалдаа авсан. Тэгээд надад амар таалагдсан болохоор та танилцуулъя гэж бодож байна. Энэ бол агаарын фильтр. За, том бүдүүн агаарын бохирдлыг ингээд энүүгээр шүүж байгаа. Энэ HEPA фильтр агаарын бохирдлыг ингээд шүүгээд авчдаг. Энэ нүүрсэн фильтр янз бүрийн органик ханаад бактери, вирусыг тэр чигтээ ингээд шүүдэг фильтр байгаа. Энэ соронзоороо ерөөхдөө клип он болчдөг. Амар цэвэрхэн. Нөгөө талдаа яг адилхан 3 фильтртэй. Надаас бас та сонирхох юм бол энэ агаарын нэмэлт фильтрийг, солих фильтрийг нэмж авч бас болно. За, тэгээд нааш ортчих. Сонирхолтой юм бэ гэх юм бол энэ Sense яг одоо ажиллаж байгаа. Тэгээд та баг сонсч чадах байх. Тэгээд хүмүүс микрофон жоохон өртөг гэж. За, хамгийн хүчтэйгээр нь тавиад үлгэрхлээ. Тэ. За, энэ бол хамгийн өндөр хүчин чадал. Жохон чимээ гарч ийн. Гэхдээ бусад фильтрээс хамаагүй чимээгүй. Ерөнхийдөө хэвийн горонд ийм байгаад тэгэл ер нь бол 100 м² хүртэл өрөөгийг энэ фильтр 20 минутын дотор цэвэрхэн болгох чинь. За надад дахиад 3 ширхэг үлдсэн байгаа. Та сонирхох юм бол доор захиалах линк байгаа. Нэг ширхэг би 899 мянгаар зарж байгаа. Тэгээд нэмээд бас захиалж болно. Тэгээд та энийг яагаад санал болгож байгаа юм бэ гэх юм бол надад амар таалагдсан болохоор. За